Grand Awards наадмын шоу entertainment салбарын шилдэгэр дуучин pop diva Монгол Улсын гавьяд жүжигчин Ариуна нэрлэгдэжээ. Урлагт 40 гаруй жил зүтгэж байгаа түүний амжилтын нууцыг хүн бүр гайхан биширдэгвлээ. Цаг үеийн домог тоглолт гэдэг нь бас өрөмжлийг авлаа. Үнэхээр талархаж байна. Бараг сүүлийн 15 жил ямар нэг awards-д оролцоогүй юм байна. Тэгээ манай Pentatonix наадам бол Европа урлагаа дүгнээд ингээд ур бүтээлчтэй урамшуулдаг байсан. Харамсалтай нас сүүлийн бас он жилүүдэд энэ үйл ажиллагаа Pentatonix наадам маань бас болоогүй нэлээд удсан байна. Тэгээд үнэхээр талархаж байна уу? Яагаад гэвэл зүрх асан тоглолт бол зөвхөн нэг дуу, нэг үдэш бол биш юм. Энэ бол олон тоглолтуудын одоо уналт босол, алдаа оноо, туршлага. За тэгээд тууштай байдал, хөдөлмөр гээд энэ бүх зүйлээс бүрдсэн тоглолт юм аа. Тийм учраас магадгүй зүрх асан тоглолтын дээр бид нар хамтын хариуцлагатаар уран бүтээлчдийн маань одоо бүх бүрэлдэхүүн энэ талбарт ажилладаг бүх entertainment урлагийн талбарт ажилладаг чимээгүй бааtruуд маань энэ тоглолтыг үнэхээр хамгийн сайнаар хийхэд хамгийн сайнаар бүх зүрх сэтгэл оюун ухаан бэлэг авьяасаа зориулж ажиллаж чадсан. Тийм учраас бас энэ гайхалтай бас баг хамт олонны ард ажилласан чимээгүй бааtruудтай мөн одоо тэнтэр ажилласан манай Тэмүүжин үжин продюсерийн баг хамт олон Skin Entertainment-ийн баг хамт олон хөгжмийн найруулагчдын баг хамт олон Чин баг Одбаяр Санчрын баг хамт олон мөн S4 хамтлагийн баг хамт олон мөн дуучид, бүжигчид, нандаа, дади гэдэг энэ тоглолтын маань уран бүтээлд оролцсон уран бүтээлчдийн баг хамт олон бас манай баг хамт олон гэдэг олон баг бүрэлдэхүүнээс бүрдчээж энэ одоо амжилт бас болдог байх гэж би бас боддог. Тэгээ би бас сая хэлсэн үгэнд бас хэлжсэн. Амжилт гэдэг бас сонголт юм аа. Энэ бол бас агшин цаг хормож биш юм аа. Амжилт бол үнэхээр 100 өдрийн сахилга бат тэр хөдөлмөрөөр ирдэг тийм үр дүн юм аа гэдгийг би бас хэлхийг хүсэж байна энэ дашин.